Сайн байцгаана уу? За та бүхний өдрийн мэндийг хүргэе. Ингээд Нобелийн залуучуудын зөвлөх хорооны зүгээс тайлбарладаг залуус ярилцгийг подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн эпизодоор бид нар ер нь бол залуучуудын манлайлал, залуучуудын оролцоо болон доктортой хүрлийн зорилтод одоо бид нар яаж өөрсдийн хувь нэмрээ оруулж болох талаар юм гоё ярилцъя гэж бодож байна. За тэгээд намайг цуглалмаа гэдэг Нобелийн залуучуудын зөвлөх хорооны гишүүн. За манай хоёр өөрсдөө танилцуулгад манай өнөөдрийн зочноор анх заяа маань оролцож байгаа. За сайн байцгаана уу, намайг анх зэ гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөрийн 3 дугаар курсын оюутан. За тийм хичээлийнхаа хажуугаар Монгол технологийн төрийн бас байгууллагт хөтөлбөрийн туслах ажилтны нарыг ажилладаг байгаа. За сайн байцгаана уу, намайг Эрдэгүл гэдэг. Би шүтээсийн архитектурын сургуулийн оюутан. Тэгээд Нобелийн залуучуудын зөвлөх хорооны гишүүн байгаа. За та хоёрын маань амьдралд ойрд юу болж ийн тэгээд хичээллүүд гурван оюутан юм байна ямар тааш тэнгүүд ачаалал ямар хөө байна mid terms хэр өнгөрөө те. За ер нь архитектураар сурж байгаа гэдэг чинь маш их зураг даалгавар их орж ирдэг. Тэгээд яг бусад сургууль мэргэжлүүдийг бодоход ингээд бичгийн шалгалт илүү цөөхөн байдаг ч гэсэн ингээд хийж байгаа бүтээлээрээ дүнгээ их гаргадаг болохоор маш их цагшаа арддаг. Ангийнхны харахаар ихэнх нь ингээд нойр дутуу явд юм байл. Бусдаар бол их гоё гадаад дулаагаад хэлсэн чинь гадуур их алхаад ажил илүү хурдан болж өнгөрөө тийм байгаа. Би хоолойгоц чи энийг засчаарай за. Зүгээр хатаа. Яа. Хоолой Гэтэ юм. манайха жоохон ингэж тавих уу. За окей. Гайг хоцны яриа сонсож байгаа. Сонсож байгаа. За миний хувьд чинь сая яг эвтийн 7 хоног дууссан. Нилийн ядарчтай байсан төгсөж байгаа болохоор хичээлүүд айгүй ачаалттай. Тэгээд давхар хажуугаар нь ажилладаг болохоор бас ажлынхаа ачаалт ингээд айлтлах тэнцвэртэй байхыг хичээгээл явж байна. Тийм миний хувьд ч ихсэн ер нь бол ажилландаа ер нь хичээлний хичээл ингээд залуучдын зөвлөх хороонд ажиллаад нэгэнд ажил ярьсан нэ. За манай заяах заяа маань ерөөдөө ямар ажил хийдэг талаараа бас одоо оюутан хүмүүс чинь ингээд сургуулийн хажуугаар ажиллах гэдэг бас нэг том даваа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг ямар хөө чиглэлээр бас ажил хийдэг вэ? Мэргэжилтэд хэр холбоотой байдаг вэ гэдэг талаар ер нь ажлынхаа work background-ийнхаа талаар ярил ямар вэ? За би ч болохоор нөгөө нэг миний гарал гэсэн өөр хангаа ангийнх тэгээд бүр хужирт гээд бас сумынх байгаа тэгээд 10 жилдээ суманд хөдөөг ингээд суманд 10 жилээ төгсөөд анх оюутан болол ер нь бол хотод ингээд суушаад орж ирсэн. Тэгээд анх орж ирээд нөгөө нэг 10 жил байхдаа ингээд аягүй их юм хайдаг, ирч хайдаг, юунд оролцож болох вэ, ямар хөтөлбөрүүд байна гэд өөрийнхөө хийрэнд ингээд хайж оролцдог байжгаад тэгээд залуучуудын доктортой хөгжлийн корпус гэд хөтөлбөрт яг анх хамрагдчихсан. Тэр хөтөлбөр нь болохоор Европ албаноос санхүүжилттэй. За тэгээд тэр хөтөлбөртөө хамрагдчих дөнгөж оюутан болж ирэнгүүтээ хөтөлбөр дээрээ би ингээд цалингүй ингээд дадлаг хийя, дадлагчдаар ажиллая гэж санал тавьж байгаад өөрөө дадлагчдагч хийсэн. Тэгээ нэг жил хүрэхгүй хугацаанд ер нь дадлагчдагч хийж байгаад тэгээ миний нөгөөний дадлагын ингээд нэг жоо хичээл зүтгэлийн манай ажлынхан ингээд үнэлж ингээд оромшуулад надад ингээд ажлын санал тавиад чи ингээд манай байгууллагын тэгвэл ингээд хөтөлбөрийн туслах ажилтнаар хийгээд манай хөтөлбөрийн зохицуулагчдад ингээд туслаад явуу гэж санал тавьсных нь үүднээс би Монгол экологи төв гэдэг яг төрийн бас байгууллагт яг анх ажиллаж хэлсэн байгаа. За тэгээд манай байгууллагын хувьд болохоор аюу сонирхолтой нь ингээд хүүхэд залуучууд тэгээд тэр дундаа аяг 10 жилийнхэн эсвэл оюутан залуучууд тэгээд байгаль хамгаалагч нар за тэгээд нөгөө орон нутгийн иргэд гэдэг аягүй олон салбар хүмүүс рүү ингээд хурц ажилдаг. Гэхдээ гол зорилго нь юу вэ гэхээр байгаль орчны боловсролыг аягүй олон хүнд түгээх. За тэгээд яг тэр байгаль орчны салбарт тэр ажиллаж байгаа яг байгаль хамгаалагч нарыг илүү ингэж чадварчуулах, илүү урам зоригтой ажиллах, тэр мэргэжлийн тэр ажлын үн цэнийг яг илүү яг олон нийтэд алдаршуулах тал руу яг үйл ажиллагаагаа явуулдаг. За тэгээд манай багш нар цэндээ гайхаад идэв ингээ олон улсын харилцаагаар сурж байгаа тэгснээ экологийн байгууллагыг ажиллаад идэг. Тэгвэл танай байгууллага чи юу идэм бэ гэх тэнгүүд айгүй нэг судалгаа хийдэг. Тэгээд тэр тал руу боддог юм шиг байгаа. Гэхдээ манай байгууллага миний ажлын хувьд болохоор судалгаа кейс илүү нэг юм нийгмийн итвэх тэр тал руу чиглэсэн үйл ажиллагаа хийдэг учраас миний хувь хүнтэй айгүй зохицдог. Тэгээд олон улсын харилцаанд нөгөө нэг юм экологийн дипломаси гэдэг нөгөө нэг экологийн дипломат ажиллагаа, хүрээлэн орчны дипломат ажиллагаа гэж байдаг. Тэгэхээр нөгөө байгаль орчноор дамжуулаад улс орнуудад зэндээ хоорондоо дипломат ажиллагааг ингээд хийж өргөжүүлж хамтдаа ингээд явах боломжтой. Яг тийм учраас ингээд миний мэрэгжил яг ингээд энэ тал руугаа байгаль орчин тэгээд олон улсын харилцаа гэдэг ингээд
хооронд хавцалтаа төрөх явж байгаа юм л да. Тэгээ нэг онцлог гэх юм бол яг манай байгууллагч зөвхөн Монголд бүртгэлтэй биш, Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй. За тэнгуүтээ зөвхөн Америкийн нэгдсэн улс гэхээс илүү Лаос, Бутан гэл зүүн өмнөд Азийн орнууд, тэгээд Европын холбооны Бэлэг, Франц, Нидерланд, Европын холбооны улсуудтай ингээд хамтраад ажилладаг учраас надад илүү ингээд бодит салбар дээр нь ажиллах тэр ингээд суралцах боломжийг айгүйх олгодог гэж би боддог. Тэгэл тэр талаар ингээл багш нартай ойлгуулах гал айгүй хичээгээл явдаг за. Тэгэхээр ерөнхийдөө байгууллагчны чиглэлээр одоо ер нь л айгүй passionate явж байгаа юм байна шүү дээ. Advocacy баг хийгээд явж байгаа. Тэнгүүд одоо манай бас оронд тэ энэ жил COP17 гэдэг том хурал зохион байгуулагдах чинь чиний ер нь бас өөрийн нэлээд сонирхдаг одоо чиглэлээр явж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо бас доктортой хөгжлийн одоо хамгийн одоо бид нэр толгомж байгаа primary асуудал бол энэ байгууллагчны асуудал, цөлжилтийн асуудал байгаад байна. Энэ тал дээр ер нь чи ямар хөө бодолтой байдаг вэ? Ерөнхийдөө би чамайг бас тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээ нэлийн хувь нэмрээ оруулаад явж байгаа гэж харж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр ер нь залуучуудын оролцоо хэр байна? Одоо нэг үе бодол залуучууд яаж өөрчлөгдөж байна? Чиний бодлоор ер нь энэ талаар юу гэж бодож байна? За явартай ч баярлалаа хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Яагаад гэхээр би өөрөө яг нөгөө бодит үйлдэл хийхээс илүү одоо нөгөө миний суралцаад явж байгаа цаг үе гэж боддог байхгүй. Тэгэхээр үйлдэл хийхээ өмнө ингээд нэг суралцах шатн дээр л яваад ийм. Тэгээ копийн тухайд аваад үзэх юм бол ер нь ойлголттой болов тайлбарлаад өгөх. Копиг ер нь бол энгийнээр тайлбарлах юм бол яг нэгдсэн үндэсний байгууллагын талуудын баг хурал гэж авч байгаа. Тэгээд уур амьсгалын өөрчлөлттэй ерөнхийдөө бол салшгүй холбоотой байгуулагчтай. За тэгээд энэ чуулганы тухайд ярих юм бол нийт нүбэд 193 улс байдаг тий. Тэр 193 улс ингээд хоорондоо нийтээд амлалт өгөөд за бид нэр өөрсдийнхөө ингээд улсын байгуулагчныг тэмүүдэд бүс нутгийнхаа эсвэл ингээд глобал түвшинд ингээд байгуулагчныхаа асуудлыг шийдэхийн тулд бид нэр ийм амлалт өгж байна. Бид нэр одоо тийм хэмжээний тим юмыг багасгах ч юм уу тодорхой хэмжээний амлалтуудыг өгдөг. За тэгээд тэр амлалтаа хийхийн тулд бид нэр ямар үйлдэлүүд хийх юм бэ? Үр дүнд нь яг юунд хүрэх юм бэ гэдгийнхаа хүрээнд хоорондоо хилэлцээд уулзаад явж байгаа тэр дэд хэмжээний уулзалтыг бол миний ойлгож байгаагаар коп гэж явж байгаа. За тэгээд копийн хүрээнд бол мэдээж маш дэд хэмжээний уулзалт гэдгээрээ тухайн улсуудын тэргүүд за тэгээд засаглалаас шалтгаалаад ерөнхийлөгч юм уу хаад юм уу тий. За тэгээд хор дээрээс нь салбар хариуцсан ерөнхий сайдууд за тэгээд төрийн бас байгууллагууд залуучуудын оролцоо хүртэл маш чухал байдаг. За тэгээд энэ талуудын баг хурлын чуулган буюу энэ COP17 манай улсад одоо ингээд энэ 100 зохион байгуулагдах гад хин хөнгөөл манай аялал жуулчлалынхаа байгуулагчны салбарынхаа тэгээд залуучууд эцэндээ ер нь бол үр шимийг нь хүртэх гээд амжилттай сайхан зохион байгуулах гээд хичээж байгаа. За тэгээд саяхан бас манай COP-тэй холбоотойгоор нөгөө нэг COP17 зохион байгуулахын тулд тухайн улсууд ингээд урьдчилан бэлтгэл үе шатууд ингээд хийдэм байл та ингээд мини чуулганаар ч юм уу эсвэл ингээд тодорхой хэмжээний салбарууд нь за тэгээд тэрний хүрээнд болохоор залуучуудын чуулга агар хуралдаан бассан. Тэгээд тэр нь манай цогцлмоо оролцсон. Би оролцсон. Тэгээд заяа маань best delegate болсон. Хэдэн оюутан оролцлоо баг 60 байлуу. Тийм ер нь л сонгогдсон. Улс хоёрын даяараа ингээд сонгогдоод тэгээд тэр олон оюутан дундаас ингээд best delegate болсон. Энэ lab experience нь бас айгүй сонсмоор байна. Тэр бас айгүй гинтэн байсан. Тэгээд за саяны босон загвар хуралдааны тухайд ингээд жоохон товчхон ярих юм бол 60 оролцогч оролцсон. Тэрэн дээр ингээд 2 3 үешттэй байсан санагдаад эхлээд анкетын хэсэг өргөдлийн шат байгаа. За өргөдлийн шатнаас тэмцээн оюутнуудад мандлахаараа нэг юм модуль хичээлүүд үзээд ингээд гэрээ хилцээ тэгээ байгуулагчны экологийн салбарын тэгээ эдийн засгийн ингээд айгүй олон төрлийн хичээлүүдээс тэгээд Монгол Улсын их сургуулийн багш нар өөрсдөө лекц уншаад бид нэр тэрэнд нь хамрагдаад онлайнаар за тэгээ тэрнийхээ хүрээнд шалгалт өгөөд тэгээд тэнцсэн оролцогч нар ингээд оролцсон гэхээр бас айгүй өрсөлдөөнтэй. Тэгээд тэр дундаас ингээд орох голомчин хүсэл эрмэлзэлтэй залуучууд оролцсон байгаа. Тэгээд оролцсны хувьд ингээд аваад үзэх юм бол бид нэр улсуудад ингээд хуваагдаж ажилласан тий. Ингээд Армени, Аргентин, Монгол ч юм уу. Тэгээд ингээд бүс нутгаараа хамдарч агаад тухайн улсууд яг ямар асуудалтай байна, яг юу шийдэхийг ирэмэлцэж байгаа гэдгийг хоорондоо аягүй сайн ярилцсан гэж ойлгосон. Тэгээд загвар хуралдаанд оролцсныхаа үүднээс баг ингээд копиг ингээд ари өөрийн бие дээр ингээд баг мэдрээд хөөе ийм юм тийм практикал тийм яг бодит ингээд бие дээр ингээд оролцсон байгаа. Тэгээд тэр үүднээс ингээд копийнхоо туршлагаас ингээд аваад үзэх юм бол тэнд ерөөсөө ийм хэрүүл маргаан аль алийнхаа дээр гарах гэсэн ашиг сонирхолын зөрчилдөө ерөөсөө байдгүй юм байна. Тэрний оронд манай улсын сайн сайхны төлөө тэр улс юу хийж чадах вэ? Эсвэл тэр улсын асуудлыг шийдэхэд бол бид нар хамтдаа яг юу хийж чадах вэ? Аль алиндаа өвөөжтэй, үр дүнтэй, тэг хамгийн гол нь хилэлцээ, зөвшөлтсөөрийн үр дүнд тэг нэг тийм бүх улсууд ингэж зөвшөөрж ээж тийм өөрсдийнхөө тэр
одоо эцсийн үр дүнг гаргад юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тэгээ яг мэрэгчлийнхаа хувьд гэх юм уу манай багш нар өөрсдөө яг хариуцж ажиллаж байсан олон улсын харилцааны багш нар тийм учраас ингээд багш нараасаа зөвлөмж аваад тэгээд давхар дээрэс нь яг мэрэгжлээ аягүй сайн ашигласан л гэж бодсон да тэр нэг шилдэг төлөөлөлт болоод яагаад гэхээр хэдий экологийн ангийн оюутнууд маань маш сайн туршлагатай салбарынхаа хувьд өндөр мэдлэгтэй байгаа ч гэсэндээ нөгөө хилцээ хийх тал дээр арай жоохон дутмаг ойлголттой байсан болов уу гэж бодсон. Тэгээ тэр зүгнээс ингээд аль болох ээлдэг өөрийнхөө улсыг аягүй сайн төлөөлөхийг ингээд хичээгээд тэр дундаа яг ямар асуудал хүнд төстэй вэ гэдгийг жоохон гараж өгснийхөө хүрээндэл юм болоо гэж бодсон. Тэр аягүй гинтэн л хийсэн л та. Одоо сайн ярьсан шүү дээ. Тэг нөгөө яаж олон улсын харилцаа экологтой холбоотой байна гэсэн чинь одоо экологтой холбоотой дипломат ажил одоо тиймэрхүү экологтой холбоотой олон улсын зөвлөлтөө зохицуулдаг ажил байдаг гэсэн шүү дээ. Одоо COP17 бас одоо саний ярьсан загвар хуралдаан тэрэндээ орох уу? Ер нь ямар хөө ажил байдаг болов? Миний бодлоор л би орно гэж бодож байна. Ялч нэг хүрээлэн буй орчны дипломат ажиллагаа учраас яг энэ COP17 бүр COP17 гэсэн л COP өөрөө яг хамгийн том төлөөлөл юм болоо гэж бодоод байгаа. Энд чинь айгүй бол баг тэр одоо ерөнхийдөө бол нүүбэд илсэн байгаа бүх улсууд ер нь бол оролцох бүр хэрэгтэй. Тэгээ түүний залуучууд нь хүртэл ингээд оролцох хэрэгтэй. Манай Монголоос гэх юм бол яг миний мэдхийн манай их сургуульд сурж байгаа бүр 2 ч оюутан яг Монголыг төлөөлөөд залуучуудыг төлөөлөөд яг COP-д бол оролцож исэн гэж санаад байна. Тий. Окей, nice. Тэнгүүд COP17 дээр одоо Аргентин улсыг төлөөлөл. Тийм, Аргентин улсыг делегашн болсон шүү дээ. Тэрэн дээр ер нь ямар санагдсан бэ? Одоо жишээлбэл Аргентины би яг Аргентин улсын талаар тодорхой мэдлэг би хятад улс байхгүй. Тэгмээд том улсыг төлөөлж гинөө, жижиг улсыг төлөөлж гинөө, тэ эдийн засгийн хувьд чадхтай орныг төлөөлж гинөө, хөгжиж байгаа орныг төлөөлж гинөө гэдгээс хамаарат маш их одоо COP17 дээр ашиг сонирхлын болон одоо яг гэрээ хэлцээрийн тал дээр айгу ингээд өөр diverse байдаг юм шиг санагдсан байхгүй. Тэгмээд Монголын делегашнээр орох те эсвэл Аргентин ч юм уу тиймэрхүү улсын ингээд төлөөлөгчөөр орох ямар ялгаатай санагдсан бэ? Яг нь Монголын кейсэлөө зөв миний анзаарснаар миний төлөөсөө одоо манай багийн төлөөсөө Аргентин улс тэгээд манай амьдарч байгаа одоо миний яг өөрөө улс болох Монгол улс хоёр айгүй төстэй санагдсан. Тийм. Ягаад гэхээр цөлжилт бас айгүй ер нь бол энэ жилийн манай Монгол улсад зохиогдож байгаа сэдвч юм болохоор цөлжилт газрын дороотлага тий. Тэр хүрээнд ч гэсэндээ бид нэр яг сэдвээсээ халихгүйгээр яг тухайн улс болгоны яг цөлжилт газрын дороотлын хүрээнд ерөнхийдөө аль болох олон талаас нь ажиллахыг хичээсэн. Тэр талаас ингээд аваад үзэх юм бол Аргентин өөрсдөө нөгөө нэг олон улсын эдийн засагт ингээд өөрсдийнхөө ер нь бол эдийн засгийг чадахжуулахын тулд айгүй газраа ашигласан буудаага тарих ч юм уу тийм үүднээс нөгөөдгийнхөө үр дүнг үр шимийг хизээ яаж хүртгийг нь мэдэхгүйгээр газраа хитрхийг ашигласан учраас тэр нь ингээд газрын дороотол цөлжилтөнд нэлээд автагдсан. Тэгээ бас хөрхий яг ингээд аваад үзэх бас үр зээлтэй манай улс шиг бас байгаа байхгүй энгийнээр тайлбарлах юм бол тэгэхээр яг тэнд байгаа хятад ч юм уу эсвэл Америкийн нэгдсэн улс ч юм уу ингээд их гүрнүүдийн донд бид нэр ялгаагүй адилхан статустай улсууд оролцож байгаа учраас тэр их гүрнүүдийн АИВ-ийг нь олох тэд нар ч юм бол бид нар бол ингээд аль хүсэлт тавиад хүсэж байгаа шүү дээ. Бид нарт ингээд туслаач. Манай улс ингээд газрын дороотлыг шийдэхэд ингээд бид нарт хөрөнгө оруулаач гэж хүсэж байхад нөгөө их гүрнүүд болохоор тэрийг өгөхгүй л шийдэх асуудал дээр байгаа тийм. Тэгэхээр яг улс алган өөрийн нөхцөл байдалтай асуудалгүй улс гэж байхгүй. Тэгэхээр тэр асуудлыг яаж хэрхэн тодорхойлохоос шалтгаалаад нөгөө төлөөлж байгаа хүний бас яг хэрхэн төлөөлөх вэ гэдэг л айгүй хүндэгддэг юм байл л дээ. Ялт ч нэг тэр үед бол нэг тухайн улсын нэг гадаад танилцааны сайд ч юм уу, бас байгалийн яаныхаа сайд ч юм уу яг ингээд манайд ийм асуудал байгаа шүү. Бид нарт ингэ хэрэгтэй байна гэдгээ ингээд дуу хоолойгоо хүргэх гээл айгүй хичээсэн. Тэгж төсөөлж. Тийм. Бис тэгж айгүй бодож одоо ухамсарлаж байгаа гэдгийгсэн. Nice. Тэгэхээр одоо ингээд доктортой хөгжил гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Хүү залуучууд ингээд доктортой хөгжил одоо дуусгаад тийм доктортой хөгжлийн зорилтын хугацаа дуусгаад 5 жил үлдчихэд байгаа шүү дээ тийм. Тэнгүүд ингээд сүүлийн хэдэн жил ч гэсэн одоо ингээд доктортой хөгжил, урамсгалын хөгжил гээд маш их газрууд ярьдаг болчлоо. Улс орон даяараа ингээд консидер хийдэг болчлоо тийм. Тэнгүүд ингээд манай залуучууд болохоор яг яаж хувь нэмрээ оруулах тал дээр жоо ойлголтгүй гэдэг юм шиг. Айгуу том зүйл яриад байдаг. Бид нар тэрэнд одоо яаж хувь нэмрээ оруулах вэ тийм. Энэ тал дээр юу гэж боддог вэ? Одоо миний мэдгээр чи яг юугаас Монгол экологиос гадна бас 10 жилдээ бас нэлээ их одоо юу хийжсэн бахад extracurricular activities тэр талаараа бас яг өөрийнхөө background-ыг бас experience-ийг хуваалцал ямар вэ? Ер нь бол яаж ийм нийгмийг төвтэй болох тал дээр одоо нэг гараа хэлүүлвэл зүгээр вэ гэж.
Миний хувьд болохоор яг нөгөө нэг нийгмийн оролцоо гэдэг ойлголтын дээр хүн өөрөө хүсэж иж хүүхэд өөрөө хүсэж иж хийдэг үйлдэл юм байна гэж бодсон. Нөгөө ажлынхаа онцлогоос гэх юм шалтгаалаад бид нөгөө 21 аймгийн өсвөрийн хүүхэд залуучуудад айгүй хамтарч ажилладаг тэр хүүхдүүдийг ингээд байгаль орчны боловсролтой тэгээд ингээд байгальд ээлтэй иргэн болгох гэдэг айгүй хичээдэг тий. Яагаад гэхээр бид нар чинь байгаль орчныг хамгаалах хуулийнхаа хүрээнд үндсэн үүрэгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр тэр үүргийг нь хумсарлуулахын тулд айгүй хичээж ажилладаг. Тэгээд аваад үзэхээр яг хүсэл тэмүүлэлтэй, суралцъя, хөгжиж гэдэг сэтгэлгээтэй хүүхдүүд л өөрсдөө ингээд нийгэм итгэвтэй байдгийн мэн гэж бодсон. Гэтэ нийгэм итгэх гэдэг шал өөр ойлголтууд байгаа. Яг сошиалт ингээд яг нийгэмд ороод хийх эсвэл ингээд өөрсдийнхөө өнцгөөс ингээд юу нэр цахим орчинд өөрсдийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх эсвэл яг улс орныхоо хөгжилд хувь нэмээр оруулаад хичээл намаа хийх энэ чинь бүгдээрээ яг миний хувьд бол ингээд нийгмийн итгэх оролцоотой хүүхдүүд залуучууд байгаа тийм. За тэгээд доктортой хөгжлийн хүрээнд аваад үзэх юм бол яг миний хувьд болохоор ингээд байгаль орчны салбар гэхээр бас одоохондоо яг нарийнч болгож чадаагүй л яваад байгаа. Би яг аль руу явах юм те боловсрол олох тал руу юм аа яг үйлдэл хийхээр явах юм уу гэдгийг. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм одоо л нэг байгаль орчин ингээд тодорхойлцсон байгаад байна. За тэгээд давхар нөгөөний доктортой хөгжлийн хүрээнд би гендерт айгу их сонирхолтой. Яг нөгөө эмэгтэйчүүдийн эрх. Тэгэхээр эрэгтэйчүүдийг хайж болохгүй аль нь бүгдээрээ эрхтэй их байгаа. Гэхдээ энийг аль болох тэнцвэртэй байлгахын тулд аюу хичээдэг. Тэр талаас ч гэх юм уу 10 жилээсээ бас нэг тийм охтуудыг чадварчлуулах, хүчрхэгжүүлэх тийм хөтөлбөрүүдэд бол хамрагдсан. Тэгээ саяхан ч гэсэндээ дөнгөж оюутан болж ирээд феминист тийм хүчрхэг эмэгтэй болгох юм тийм хөтөлбөрүүдэд бол хамрагдсан байгаа. Тэгээ SDG-д яг доктортой хөгжилтийг залуучуудыг яаж хувь нэмрээ оруулах боломжтой вэ гэхээр бодит үйлдэл хийхээс өмнө эхлээд хумсарлах ойлгох хэрэгцээтэй юм шиг санагддаг. Ягаад гэхээр айгүй энгийн жишээгээр ялахад гурлаа гаргаад мод тарилаа тий. Та хоёр мод тарих ойлголтод ер нь хэр сайн бэ? Нэг гайгүй. Гайгүй ер нь ландшафт дизайн л их ордог. За би бол ингээд мод тарих дээр үнэхээр туршлага байхгүй. Тэгэхээр яг яах вэ гэхээр гараад шууд зүв буруу мод тарснаас илүүтэйгээр эхлээд яаж тарих юм? Тариад ямар үр дүн төрөх юм? Тэрийгээ өөртөө ухамсарлчаад гараад яг зөв тест дараалалаар нь зөвлөгөөтэйгээр арчилгааг нь хийгээд тэгжээж тарих юм бол тэр мод аюул гоё урган тийм. Тэгэхээр эхлээд бид нар зүгээр нэг хогоо хаяхгүй байхаа оронд ойлгох хэрэгтэй. Яг тэр хамгийн basic зүйл энгийн зүйлтэй. Гэхдээ эхлээд ойлгоод яг SDG гэж юу юм? Тэр ингээд аюу хүндрүүлж ойлгох шаардлагагүй. Зүгээр за бид нар ингээд бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Тэр уялдаа холбоог бид нар алдагдуулахгүй тулд энэхүү зорилтыг тавиад байна тий. Бид нэр ирээдүйд илүү урт хугацаанд энэ дэлхийтэйгээ амьдрахын тулд бид нар SDG-г ингээд батлаад хэрэгжүүлээд байна. Тэгэхээр тэрийг эхлээд ойлгочоод чухал шүү. Тэрийг хийхэд бол бид нэрээ юу хийх хэрэгтэй юм бэ? За хогоо ангилж хаях хэрэгтэй юм байна. Эсвэл хогоо ил задаа хаяхгүй байх хэрэгтэй юм байна. За тэгээд тэрийг ойлгосны дараагаар тэгвэл аль хогийн савд хогоо хаях юм. За нөгөө нэг хогоо хаялаа гэхэд за энэ хогийг ингээд ангилаа хайчдаг. Энэ яг очоод цаанаа дахин боловсруулагдаж гин үү? Эсвэл дахиад бид нар ялгаад байдаг нөгөө хогийнхаа цэг төчөнгүүд дахиад холигдоо хаягдчих гин үү? Тэгэхээр тэрийг эхлээд ойлгох хэрэгтэй. Дараа нь бид нэг үйлдэл хийх хэрэгтэй. Үйлдэл хийснийхаа дараа бид нар эргээд нөгөөхөө шалгах. За үнэлэх. Эсвэл хин нэгнэр үйлдэл хийлгүүлж байгаа нөгөө нэг дээд түвшний тэ шийдвэр гаргагч нараар үйлдэл хийлгүүлж байгаа бол бид нар тэрийгэ шалгаад сануулах. Бид нэр энийг хийх хэрэгтэй байх шүү. Надад энэ хэрэгтэй байна. Энийг минь хийгээд өгөөч ээ. Бид нэр ингэ хийцэн штэ. Энийг минь бүтээгээд өгөөч ээ гэдэг ингэ араас нь сайн хөөцөлдөх шаардлагатай тий. Энэ яг ингэ миний хувьд залуучуудын хамгийн сайн хийж чадах зүйл юм байна л гэж боддог. Маш гоё хариултанд баярлалаа. Ерөөсөө энэ хариултанд би ч ясаагүй. Их тийм циркл яваад ирсэн. Эхлээд өөртөө ойлгох хэрэгтэй, дараа нь санаачлах хэрэгтэй. Эргүүлээд нөгөө нэг тавиад байгаа тэрийг хэрэгжиж гин үгүй хяналт тавих хэрэгтэй гэсэн айгуу таалагдчих чинь. Тэгэхгүй ингээл хийждэг, хайчдаг. Эсвэл нэг зөвлөгөөнд очиод үгээ хэлждэг. Тэгээл ингээд болцсон гэхгүйгээр араас нь ингэж бас айгуу mindful байх тал дээр ингэж залуучууд бас ялангуяа шинэ үеийн залуучууд бид нар илүү өмсөртэй байх хэрэгтэй гэж би бас айгуу бодож байна. Маш гоё хариултанд. Тэгэхээр дараагийн маань асуулт гэхээр одоо ингээд хүүхдүүд болохоор ингээд жоох юм дилемма яваад байдаг юм санагддаг байхгүй юу? Одоо ингээд төгссний дараа тийм ялангуяа заваа ингээд 10 жилд оюут ингээд яг том даваа байгаад шүү дээ. Тэнгүүд ингээд хичээлтэй анхаарал ингээд яваал тийм зөвхөн хичээлээ гэдээсэн яваад байсан хүүхдүүд нь илүү сайн яваад шүү дээ гэдэг ч юм уу тийм. Гэтэл нөгөө талаасаа хичээлээ ингээд хийхийнхаа хажуугаар ингээд үнгүүч гэсэн надад за ямар хэлж байгаа цалингууч гэснээр
сурдлах яа гэж рүү санал тавьсан гэдэг. Тэгмүүд ингээд хүн цалингуу хэрнээ ямар ч тэр зүйлээс ингээд нэг юм утга учиртай юм олж сууна гэдэгтээ ихээр тэр зүйлийг хийх passionate байгаад шүү дээ. Тэр энэ passion юу хаанаас гарч ирд юм бэ гэдгээс гадна одоо хичээлээс гадуурх юм хийгээд нийгэмдээ ингээд үнэхээр өөрийнхөө нэгдүх оролцоог гаргахад үүнийгээ дагаад чиний хувь хүнд болон одоо амьдралын experience-д шинээр гарч ирж байгаа боломжууд, чадрууд тэр давуу талууд юу нь юу байд юм бэ гэдэг талтай бас асуумаар байна. За би ч яг 10 жилд байхаас яг үгдэх юм бол бас яг 100% нөгөө нэг хүүхдүүд ингээд хичээлээ хайчаад эсвэл нэг мэдэх рүү явдаг. Эсвэл яг нэг юм хайчаад дан хичээл рүү явдаг ч юм уу. Тийм бол байгаагүй. Аль тэнцвэртэй байхыг хичээсэн. Тэгээ тэрний яг цаад үнц нь утга учир нь юу юм бэ? Тэгээд ингээд сурах гад ингээд ирмэлзэл хүсэл тэмүүллийн яг цаана юу байгаад байгаа юм бэ гэдэг би гэр бүл гэж юу н боддог. Манай ээж аавын оролцоо надад аягүй их байсан. Яагаад гэхээр би ямар нэгэн үйл ажиллагаанд оролцлоо. Эсвэл өөрийгөө чадваржуулах сургалтанд суулаа гэхэд би аавж өөр том бүрий тавьчих шээ тий. За би энэнд явна. Тэр үнгүй байж болно, үнэтэй байж болно. Үнэтэй байлаа гэхэд манай аав гэж тэр тэрний өнгийг төлнө. За тэгэхээр гэхэд одоо би ч л сургалтанд суулаа гэхэд аав надаас миний хідэн дүүргийнх юм бэ гэж нэг шууд асууж байгаа. Чи наадах руугаа явлаа, наад хөтөлбөртэй хамрааллаа, сургалтандаа суулаа. Дараа нь чи надад юу өгөх юм бэ? Чи юу сурах юм бэ гэж айгүйх асуудаг гэсэн. Тэгэл би энэнд ингээ явмаар байна. За би энэ арга хэмжээнд ясныхаа дараа би нэг өөрийгөө илүү нээлттэй илэрхийлдэг болчоод би ирнэ. Би яг энэ ойлголтыг илүү сайжруулчаад би ирнэ. Тэгээ дараа нь танд ярьж өгнө гэх юм те. Ингээд ээжтэйгээ хэсэл аавтайгаа айгүйх тохиролцоо хийж юм яадаг гэсэн. Тэгээ тэрнийхээ хүрээнд ч юм айгүйх хариуцлага хүлээж одоо хариуцлага ер нь надад өөртөө айгүй хийрээд тэгээ тэрнийхээ хүрээнд л нэг илүү их хүсэл тэмүүлэлтэй тэгээд явлаа гэхэд тэрийг нэг юм дур зоргоороо хийдэг айгүй хариуцлага хүлээж хийдэг юм шиг санагдсан. За тэгээд тэрнийхээ за нэгт одоо ингээ гэр бүл айгүй их нөлөөлөд энэ асуулт нь юу вэ ингээ мартаад ер нь ингээд хичээлээс гадарх юм хийхэд за чамд ирж байгаа юм benefit-ээс гадна тийм бас ингээд тэрийг нь дэмжиж байгаа тийм санийчнээс за энэ бол ингээд спорт нь одоо би benefit яах вэ? Чамд ирж байгаа тусаа soft skill, hard skill ч юм уу. Soft skill, hard skill чинь болохоор ингээд зарим хүмүүс зөвлөө ур чадвар, хатуу ур чадвар. Одоо жишээлбэл ингээд манай хэмжлэг хичээлээгээд явуулсан хүмүүс нэг л гой сургалт хийдэг явдаг тийм. Эсвэл ингээд extra curricular-үүд аль нь зөв юм бэ гэдэг хүртэл амар ярилцдаг тийм. Одоо яг алийг сонгох хэрэгтэй ингээд. Окей. Чиний саний асуулт орох юм уу? Орно. За. Тэгвэл ер нь аль нь ч зөв биш гэхгүй юу? Эсвэл яг бас аль нь ч зөв гэхэд бол хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр нөгөө хүний өгөгдөл байна тийм. Өөрөө нийгмийн амьтан нь эсвэл яг шинжлэх ухааны амьтан нь гэдгийг тодорхойлж яг хүний нийгмийн амьтан гэхдээ аль салбарт илүү сонирхолтой байна гэдгээс шалтгаалах хэрэгтэй. Гэхдээ миний өнцгөөс хүн болгон заавал юм нийгмийн итгэвтэй, заавал гүйж хариасан, өөрийгөө амар 100% илэрхийлсэн, нийгэмдээ ингээл нөлөөгөө үзүүлээ гэдэг ингээд дуу хоолойгоо хүрэх гээд бүр ингээд явдаг гэхээсээ илүүтэйгээр хүн болго өөрөөсөө гэсэн тийм дүр төрх тий. Яагаад тэгэхээр одоо нөгөө нэг манай сургуулиуд дээр бас би нөгөө байгаль хамгаалагчтай ажилладаг гэж хэлсэн шүү дээ тий. Байгаль хамгаалагч өөрөө экологийн салбар ер нь бол тийм мэрэгжил эзэмшсэн байх хэвээр хараад ингээд судлаад явангууд манай байгаль хамгаалагч нар яадаг гэхээр тун ховорхон яг экологийн мэрэгжил эзэмшсэн хүмүүс нь мэрэгчлэн байдаг. Тэрнээс яг нөгөө нэг орон нутагтай амьдарч байгаа тэр газар нутгаа сайн мэддэг хүмүүс яг нутгийн иргэдний илүү байгаль хамгаалагч болдог. Тэгээ яг сонсонгууд хүний нөөц маш муу байна. Хүмүүс яг ингээд байгалийн чиглэлийг энэ шинжлэх ухааныг илүү сайн чиглэж ингээд судлахгүй байна. За тэгээд түүнээсээ шалтгаалаад бид нэр ингээд салбар дээрээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийгээд ингээд дутагдaltaй байна гэдэг юмнууд аягүй сонсогддог. Тэгэхээр хүн юу дуртай байна? Тэрийг л хийх хэрэгтэй. Юунд илүү сонирхолтой байна? Тэгэхээр яг шинжлэх ухаан хичээлээ хийж байгаа хүмүүсийг бол би буруудахгүй. Тэр бол аягүй зөв. Өөрөө сонирхолтой байх юм бол явах хэрэгтэй. Тэгээ хүн боловсрсныхаа дараа, үтснийхаа дараа угаасаа өөрийнхөө дуу хоолойг хангалттай хүргэх хэмжээний болдог юм санагддаг. Чимээгүй яваал идэг. Өөрийнх нь эзэмшсэн, өөрийнх нь маш сайн мэдж байгаа салбарыг өөр хүн шал буруугаар яриад явах юм бол тэр чинь багтарнэсэ. Тэгээд тэрийг илэрхийлэхийн тулд би угаасаа хүссэн дуу хоолойгоо хүргэж чадна. Тэгэхээр миний бодлоор ийм манай нийгэмд манай Монголд тэр дундаа яг энэ манай залуучуудын дундаас ийм шинжлэх ухаанч тэгээд байгалийн ухаантай хайртай илүү их академик түвшинтэй боловсрож байгаа тийм залуучууд илүү их гарч ирсэн гэж аяга хүсдэг. Би өөрөө ч гэсэндээ яг ингээ нийгмийн оролцоо гэдээ явах хэтэрхий явцсан учраас яг академик түвшнийхаа мэдлэгийг боловсролыг арай жоохон алдагдуулсан юм болоо да гэж би өөртөө дүгнэлт тавьдаг. Тийм болохоор илүү их одоо
аль болох хичээлдээ төвлөрөөд юм айгүй их авууштай наалдцтайгаар ингээ хүлээж авахын тулд айгүй хичээж сурж байгаа. Тийм учраас ингээд академик боловсрол бол хүнд хамгийн чухал гэж бодож байгаа. Тэрийгээ харин олон зөв ашиглах хэрэгтэй, үр дүнг нь үзэх хэрэгтэй. Илүү их сурахынхаа хэрээр, уншихынхаа хэрээр, боловсрохынхаа хэрээр илүү гоё өөрийнхөө дуу хоолой хүчтэй хүргэж чадна гэж боддог. Би хэдий хичээлээ салгартуулсан нийгмийн оролцоотой өөр аюу гоё дуу хоолой хүргэх гэж хичээгээд байдаг. Гэтэ миний өвчин тэнэг хүний л үгүй юм шүү дээ. Тэгэхээр илүү ингээд гоё боловсрж байгаа, сурж агаад нөгөө судалгаа шинжилгээг нь илүү өөрөө мэдэрч агаад тэр дуу хоолойгоо хүргэх юм бол миний нөгөө нэг өмнөх дуу хоолойноос хамаагүй хүчтэй хүрнэ. Тэр тал руугаа одоо арай их төлөрхий хичээж байна. Гоё зөв үнцгөөд ч гэсэн айгуу дэмжиж байна. Тэгэхээр одоо саяных нэг академик боловсрол гэдэг ирсэн юм чинь бас заяахан мэрэгчлэлтэй холбоотой бас нэг асуулт асууя гэж бодож байна. Одоо олон улсын харилцааны мэрэгжил бол ерөнхийдөө айгуу ерөнхий мэрэгжил тийм ээ. Хүмүүс тэгж ойлгодог шүү дээ. Тэгээд энэ бол айгуу олон хүүхдүүд бас сонирхдаг юм шиг надад санагддаг. Тэгээд яагаад энэ мэрэгжлийг сонгох болов? Тэгээд одоо ингээд сурахын өмнөх чи одоо ингээд сураад ингээд чихэн ингээд процедурыг ойлгоод явж байгаа чи ямар ялгаатай байдэ? Мэрэгжлээ сонгосондоо мэрэгжлийнхаа талаар ер нь жоохон ярил. Би нөгөө орон нутгийн хүүхэд гэж хэлсэн шүү дээ. Тэр яг айгуу онцолж ярмааргүй байна л да. Гэтэ айгуу нөлөөлдөг юм шиг санагдсан мэрэгжил сонголттой. Яагаад гэхээр нөгөө нэг ахлаа сургуулаа төгсөх ангид орчод идэг би мэрэгчлээ сонгоогүй байсан. За би ямар ч тач байгалийн ухаанд дургуун байна. Гэ айгуу өөрийгөө хүчлээ бодсон. Яагаад гэхээр байгалийн ухааныхаа хичээлийг хийдэггүй байсан. Манай ээж биологийн багш. Тэгсэн мөр экологи мэрэгчлэр төгссөн. Тэгсэн мөртлөөсөө л би ерөөсөө байгалийн шинжилгээ өөрийгөө хүчээр дургуугээд айгүй итгэлцэн. Тийм болохоор ч тэр юм ингээ нийгмийн ухаанд илүү их дуртай байна гэж бодоод тэгээ боломжтой хичээлүүдээ бас харж байгаа нийгмийн ухаан, англи хэлч юм ингэж судалж харж байгаа л энэ хичээлүүдтэй хамгийн уялдаа холбоотой мэргэжлүүдээ юу байна гэж ер нь бол жоохон судалсан гэх юм уу. YouTube-ээс бичлэг үзсэн. Тэгэл мэргэжил сонголтын тест өгсөн. Тэгээ яг надад ингээ сэтгүүлч болох, социологч болох, эсвэл ингээл олон улсын харилцаа гэд боломжууд гарч ирсэн. Тэгээд за яг сэтгүүлч болъё эсвэл олон улсын харилцаагаар суралцъя гэж бодож байгаад мэдээж илэрхийлэлт ерхий шалгалтыг өгж байгаа л хамгийн боломжтой нь олон улсын харилцаанд шууд нээлттэй гарч ирсэн болохоор би сонгоод орсон. Тэгээ үннээ хэлэхэд бол би эхний 2 жил мэргэжлийн утга учир үнцнийг ерөөсөй ойлгоогүй. Зүгээр ерхий суурийнхаа хичээлийг үзээд ер нь авсан. Тэгээд цаашдаа мэргэжлээ сольж магадгүй гэж дотроо боддогсэндээ тэрийг илэрхийлж байгаагүй. Тэгээ яг одоо 3 дугаар түвшний оюутан болохоор хамаагүй хайрцангуй ойлголттой болж ирээд тэгээ олон улсын харилцааныхаа мэргэжлийг сонгосондоо л одоо айгүй их баяртай байдаг. Яагаад тэгэхээр бид нар дэлхий дээр амьдарч байна. Дэлхий дээр байгаа сая ярьсан тий жижиг улсууд ч байна, их гүрнүүд ч байна, янз бүрийн асуудалтай газрууд байна. Энэ болгон хоорондоо хизээж их тайван байж чаддаггүй юм шиг санагдсан. Яагаад гэхээр бид нөр өнгөрсөн түүхээ харахад те байнгын л сөргөлдөөнтэй, байнгын л асуудалтай, аль нэгнийх нь ярих ашиг, аль нэгнийх нь ашиг сонирхол гэдгийг үндэслээд бид нар энэ аль болох тайван, их тайван байхад хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйл бол угаасаа гадаад харилцаа, олон улсын харилцаа санагдсан. Тэгэхээр хизээч байнгын үргэлжлэлээр байхаар за ухарч магадгүй, урагшилж магадгүй тэр салбар ингээд миний хувьд яг олон улсын харилцаа юм байна гэдгийг би ойлгосныхоо үүдэнд яг ингээд мэргэжлээ сонгосон байгаа. Тэгээд мэргэжлийнхаа үүднээс ч гэх юм уу гадаад харилцааны яамыг анх сонсоод нөгөө нэг дандаа гадаадд боловсрол эзэмшсэн оюутнууд хагч нар ирээд ажилладаг гэдэг ойлголттой байсан. Тэгээ одоо ер нь суралцаад тэгээд цаг үеийн мэдээг харахад бол харьцангуй манай улсын гадаад бодлого бас сэргэж байгаа. За тэгээд тэр үүднээсээ манай залуучуудаас боловсон сайн залуу хүчин гарч ирж байгаа. Тийм үднээс яг улс орныхоо гадаад харилцааны яаманд энэ салбарт яг ингээд их орондоо төрсэн, өссөн, их орныхоо хилээрээ ингээд хилд орсон тэр залуучууд маань яг ингээд ажиллаж хэлж агаад ер нь ажиллаад хилцэн хотчих ч магадгүй би тэр сайн мэдгүй байна. Ер нь өөрийнхөө хувьд айгүй талархууштай байгаа. Тэгээ энэ чиглэлээрээ зэсэндээ яг илүү гүнзгийрүүлж ажиллах сонирхолтой байгаа. Дипломат ажиллагаа айгүй олон төрөл байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэр дундаа ингээд хүрээлэн борчныхаа чиглэл рүү илүү хаяггүйгээр ингээд уялдуулаад явах сонирхолтой байгаа. Тэгээ одоо ер нь цаашдаа илүү сурах юм чинь бас экологийн салбараар яг ингээд номыг нь бас үзье гэж бодож байгаа. Эрдмийг нь үзээд номыг нь үзээ. Тэгээд яг энэ салбарын чиглэлээр бас жоохон мэдлэг боловсрол олж агаад явахгүй бол бас айгүй аргуу бай. Тэгээд хүмүүс сурахгүй л угаасаа балтгүй юм байна. Тэгээ бас энэ сонгоцсон өнгөрхийн хэрээр ямар тэнэг те ямар их юм сурах хэрэгтэй вэ? Бид нарт ямар их сурах хэрэгтэй вэ гэдгийг л ойлгодог юм шиг санагдсан. Тэрийг ойлгоод байна гэдэг чинь бас ингээд ер нь бас боловсроод байгаагийн шиг хайр бас нөгөө болоогүйгээ мэддэг тусам ингээд
Тий, илүү их сурах хэрэгтэй. Тэгэхээр эртгээд бол асуулт байгаа. Доктортой хөгжлийн зорилт бас gender гэж ярьсан да. Тэгээд одоо COP17 сая нөгөө зоо бид хоёр Movers for Climate гэдэг хөтөлбөрт оролцоод workshop хийсэн. Тийм. Бид нэр ингээд нөгөө сурагчдад бас ингээд доктортой хөгжлийн зорилго байгаль орчин COP17-тэй холбоотой сургалт арсан. Тэгээд энэ дэр надаа одоо бүх ингээд доктортой хөгжлийн зорилгууд хоорондоо холбоотой тухай их сонирхолтой хоёр жишээ гарч ирсэн байхгүй юу. Тэгээд энийг одоо сонсож байгаа хүмүүс сонирхолтой санагдах байх. Доктортой хөгжлийн зорилт бүр нэг хоорондоо холбоотой гэж байгаа. Би тэгээд эмэгтэй жишээ, эрэгтэй жишээ нэг дуртаж үзүүлээ заяа. Монголын жишээн дээр за одоо гэр сурчлын бүс Монголын ер нь хамгийн бас хүн болгоны мэддэг газар штэ. За тэгсэн чи одоо энергийн тухай энергийн асуудлыг шийдсэн нь эмэгтэйчүүдийн боловсрол бас ингээд ундны усанд холбоотой асуудлуудыг шийддэг гэж аахгүй. Тэгээ яасан тийм эрчим хүч. Тийм эрчим хүч. Тэгсэн чи яасан бэ гэсэн чинь одоо гэр суурьшлийн бусад их эмэгтэйчүүд эсвэл хүүхдүүд ус зөөдөг эсвэл одоо нөөцлөлдөг ажилтай байдаг гинэ. Хэрвээ ингээд одоо сэргээгдэх эрчим хүч одоо нарны панел гэх мэт одоо UNDP-г одоо ашигласан төсөөл мөслүүд бас байдаг. Тэдгээр ингээ хэрэгжүүлснээр одоо нөөцлөх цаг нь багасж одоо худаглаа очиж ус авах цаг нь багаснаар ингээд тэр багассан цагаа эрүүл одоо боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийнхаа уур амьсгалд ашигладаг гэх мэтээр ингээд бидний ингээд амар сонир мэдхгүй жишээнүүд бүгдээрээ ингээд гендер ч юм уу байгаль боловсролтой бүгдээрээ холбогдоод байгаа юм. Эрэгтэй жишээ дээр болохоор одоо манай их сургууль дээр байгаа заяа. Одоо би ч оюутан хүн манай сургуульд ингээ маш сайн сурдаг эрэгтэй оюутнууд байдаг. Тэгэл ингээл энэ хүүхд сайн сурдаг даа гэж бодсноо гинэд ингээ алгуулчтай. Ингээ өгөл хаашаа алгуулчихсан бэ? Яасан бэ гэсэн чинь их сонирхолтой нөгөө зууд балчихдаг. Тэгээ ингээд нутглуугаа буцаад явчихдаг гинэ. Одоо цөлжилт ихсэх эсвэл ингээ байгаль орчин ингээ дороод л ихсэх тусам ингээ зуудын эрсдэл нэмэгдээд үүний улмаас ингээд эрэгтэй оюутнууд гэр бүлдээ туслах гэж буцаж явдаг. Тэрнээс болоод ингээд боловсрал гэдэг одоо доктортой хөгжлийн зорилт ингээд буурж байгаа ч юм уу. Тиймэрхүү ингээд бүх ингээд жишээнүүд хоорондоо холбогддог. Бүх салбарууд хоорондоо холбогддог. Одоо миний архитектурын салбар байгаль экологт яаж холбогддог гэсэн чинь одоо зүгээр ингээд 5 жилийн дараа нураачих байрлал биш амар олон жилийн байрлал байрах хэрэгтэй. Одоо бидний барьж байгаа паркууд одоо тухайн орчиндөө уугуул урамлаа ашиглах хэрэгтэй гэх мэт ер нь бүх ингээд жишээнүүд их сонирхолтой нөлөөлөлттэй юм байлээ. Тийм болохоор ингээд чиний ингээд одоо ирээдүйд ингээд сонгож байгаа мэрэгчлэл чинь ч гэсэн одоо хэр ингээд энэ ингээд салбартай холбогдохгүй юм шиг санагдаж магадгүй гэхдээ холбох гэж үзвэл холбогдтой юм байлээ шүү дээ. Тэр бас аюус талаас гэж байна. Ер нь л ингээд доктортой хөгжлийн зорилго гэдэг зүйл бол яалтчгүй ямар салбарт гэдгээсээ үл хамааран тэр бүх салбар бүрийг хааж явдаг. Тийм байгаа болохоор ингээд хувь нэмрээ оруулахгүй байя гэд чи ингээд боломжгүй байгаа зү тий. Заавал ингээд амар томоор сүрдмээрээр ингээд хүн болгон дэлхийн хуралд оролцдог. Хүн болгон нэг одоо хурал чуулганд оролцоод санал зөвлөмж бичээл байхгүй ч гэсэн өөрийнхөө тэр хүсэж байгаа салбар өөрийнхөө тэр passionate зүйл дээр ингээд хувь нэмрээ contribute хийх нь өөрөө бас утга учиртай зүйл юм байна гэж таараа ярианаас ойлголоо. Өөр асуулт байгаа юм байна. Өөр хэлэх юм. Өмсөлж байгаа гэдэг нь тийм гол яг үйлчлэл байлтай залуучуудын хувьд. Санийх дээр яг нөгөө нэг архитектурыг аваад үзэх юм бол өнгөрсөн жилийн үдид би яг нөгөө юу явж ирсэн. Нидерланд руу. Тэгээ Нидерланд руу яг яагаад ирсэн бэ гэхээр ер нь Европын албаны яг хамгийн тийм доктортой хөгжлийн тэр зөвлөлтийг хөрсөн дээр бууцсан тэр хамгийн доктортой иргэдэд ээлтэй байгаль дийлдэт юм хотл юм билээ л дээ. Тэг ингээ харангуут ингээд газар амирсан ашигласан ингээд усан дотор байшин барьсан. За тэгээд нөгөө төрийн байгууллагууд нөгөө нэг сургууль тэгээд цэцэлгүүд нь бүгдээрээ ингээд байшингийн нөгөө юуныхаа байгуул одоо байрныхаа ингээд дээр нь ингээд нарны панел тавьсан. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад өөрсдийнхөө нөгөө нэг цахилгааны хэрэгслийг хангадаг. Тэгээд тэр нь хамгийн гоё иргэдэд ингээд нээлттэй ингээд яг үүдэнд нь ч юм уу эсвэл ингээд ойролцоо орчинд нь тэгээд бид нарыг нарнаас ингээд ийм эрчим хүч явлаа бид нарыг энийг ингэж зарцуулсан хэдэн үеийг ингэж гаргасан гэдэг айгуусаа гаргадаг. Тэгээ яалтчгүй ингээд ээлтэй байна гэдэг нь тэр барилга байгууламжийг барих тэгээд тэрийг нөгөө барьж байгаа байгуул одоо барилгынхаа тоосгыг зөөхөөс хүртэл ингээд эхэлдэг. Яагаад гэхээр яг ямар машинаар зөөж байгаа нь тий утаа гаргаж ийн гарахгүй яана. За тэгээ гаргаж ирлээ гэхэд хүмүүс нь ямар хүмүүс ажиллаж ийн тий тэр болгоно нь өөрсдөө ингээд энэ доктортой хөгжлийн зорилтуудтай маш уялддаг. Тэгээд тэр нэг жижигхэн алхмаас хүртэл ингээд нэг байгаль дийлтэй байх зүйл айгүй илэрч харагддаг юм шиг санагддаг. Тэгээд тэр ээлтэй
барилга барьж байна, урт хугацаанд ашиглагдах барилга барьж байна гэдэг маань хүртэл өөрөө яг тэр доктортой хөгжөлд оруулж байгаа хамгийн том хувь нэмэр тий элдв янзын ашиггүй тийм хог хаяцыг дахин бий болгох гэсэн юм өртөчлөн сэргийлж байна тий. Тэр талаас ер нь эндээс бол одоо ер нь ахлах сургуулийн сургалтыг үзэж авах санаа болохоор ер нь бүх мэргэжил дотор маш олон салбартай одоо тий хууль гэхээр бид нар хууль гэж бодоод байдаг дотор байгаль орчны хууль, технологитой холбоотой хууль гэдэг ерөөсө бүх салбар орж байгаа. Барилгын салбар ч гэсэн дотор бүх салбар орж байгаа. Инженерийн салбар дотор тэгэл байгаль хүрээлэн орчны инженер, химийн инженер гэл маш олон салбар явж байгаа. Тэгээд ерөөсөө ингээд ямар ч мэргэжил сонгосон ингээд тэр дотроо ингээд өөрийнхөө үнэхээр дуртай зүйлтэйг холбож уялдуулж болно шүү гэдэг. Харин тийм ээ. Наачс амар гоё юмс ч юм. Тэгэхгүй бол ингээл яг нэг л юм яачвал тэрнгээрээ л зөвхөн тэрийг харин тийм айгу хар цагаан юм яриад идэв. Тэгэхгүй ингээ одоо бидний амьдарч байгаа нэг юм бол айгу тийм олон талт те тийм уян хатан болсон байна. Айгу агаартай зүйл. За тэгээд явартайч өнөөдөр одоо хитэлээ цаг ер нь бол нэлээд олон сэдвийн хүрээд маш олон талаар үзэл бодлоо илэрхийллээ. Тэгээд манай урилгыг бас хүлээж аваад оролцсон ах цайдаа маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Айгу олон гоё хэрэгтэй зүйлүүдийг сонсч авлаа. Тэгээд адилхан бэкграундтай бас залуучууд маань зөндөө зүйл сурч авах боломжтой ах гэж бодож байна. Тэгээд бас Эрдгада бас баярлалаа. Тэгээд тийм байна да. За тэгээд дараагийн дугаар хүртэл гэв. Юу гэхтэй бол Дараагийн дугаар хүртэл за өнөөдрийн яриатай хамт байсан баярлалаа. Тэгээд баяртай.